Конденсатор нь энергийг цэнэгийн цахилгаан энерги хэлбэрээр хуримтлуулж хадгалах боломжтой хэрэгсэл юм. Хамгийн энгийн конденсатор нь хоорондоо тусгаарлагч материалаар тусгаарлагдсан хоёр параллел металл ялцаас тогтох хавтгай конденсатор юм. Металл ялц нь электродын үүрэг гүйцэтгэдэг. Тусгаарлагч материалыг диэлектрик гэж нэрлэдэг бөгөөд электродуудыг тусгаарлаж конденсаторын хуримтлуулах цахилгаан цэнэгийн тоог хэмжээг илэрхийлэх цахилгаан багтаамжийг нэмэгдүүлдэг. Конденсаторыг цахилгаан энергийн их үүсвэр ашиглан цэнэглэж болдог. Энэ үед сөрөг цэнэгүүд нэг электродоос нөгөөд шилждэг. Цэнэгийн энэ зөрөөний улмаас цахилгаан орон улмаар хоёр электродын хооронд хүчтэл үүсдэг. Хоёр ялцын хооронд хүчтэл нь нэг J-ийг цэнэгийг нэг ялцаас нөгөө рүү цахилгаан орон дотор шилжүүлэхэд шаардагдах ажлаар илэрхийлэгддэг. Конденсаторын багтаамж нь хэд хэдэн хүчин зүйлсээс хамаарах ба үүнд ялцын хэлбэр, хэмжээ, металл ялцуудын хоорондох зай болон диэлектрик материал зэрэг багтана. Багтаамжаас зөвхөн конденсатор дээр хуримтлагдах цэнэгийн хэмжээ хамаарах төдийгүй тухайн цэнэгийг хуримтлуулахад шаардлагатай хүчтэл мөн хамаардаг. Ялцуудын хоорондох хүчтэл нь хавтанд хуримтлагдах цэнэгийн хэмжээнд шууд пропорционал хамааралтай байдаг учраас тэдгээрийн харьцаа тогтмол байна. Уг харьцаанд конденсаторын багтаамж цэнэгийг хүчтэд хувааж багтаамжийг гаргана. Конденсаторын багтаамжийг хэд хэдэн аргаар нэмэгдүүлж болно. Тэдгээрийн нэг нь ялцуудын талбайг нэмэгдүүлэх юм. Багтаамж нь хавтангуудын гадаргын талбайд шууд пропорционал хамааралтай бөгөөд хэрэв гадаргын талбайг 2 дахин нэмэгдүүлвэл конденсаторын багтаамж 2 дахин нэмэгдэнэ. Багтаамжийг нэмэгдүүлэх өөр нэг арга бол ялцуудын хоорондох зайг багасгах юм. Ингэснээр хүчтэл багасах боловч цэнэгийн хэмжээ тогтмол хэвээр байна. Мөн багтаамжид ялцуудын хоорондох орчны диэлектрик нэвтрүүлэх чадвар ихээхэн нөлөөлдөг. Хэрэв ялцуудын хоорондох диэлектрик нь вакуум биш тусгаарлагч материал бол цэнэгийн хэмжээ өөрчлөгдөхгүйч цахилгаан орны хүчлэг ба хүчтэл хоёул буурдаг. Учир нь эндүүхцийн цахилгаан цэнэг диэлектрик дотор хүчтэл үүсгдэг. Тусгаарлагч материал доторх эндүүхцийн хүчтэл нь хавтангийн хоорондох хүчтлийн эсрэг чиглэлтэй байна. Тиймээс тусгаарлагч материалыг ашиглах нь хавтангийн хоорондох хүчтлийг бууруулж улмаар илүү өндөр багтаамжтай болох боломжийг нэмэгдүүлдэг. Вакуумын диэлектрик нэвтрүүлэх чадвар 1 агаартай адилхан гэж үзэж болно. Полиэтиленийн харьцангуй нэвтрүүлэх чадвар нь 2. Өөрөөр хэлбэл полиэтиленийг диэлектрик болгон ашиглавал конденсаторын ялцуудын хооронд агаар байх үеийнхээс 2 дахин их цэнэг хуримтлуулах болно. Хэрэв ялцуудын хооронд агаарын оронд цаас байгаа бол цаасны харьцангуй нэвтрүүлэх чадвар 3.3 тул багтаамж нь 3 гаруй дахин ихсэх болно. За бүгдээрээ электроникийн нэгэн чухал элемент болох цэнэг цахилгаан энергийг хуримтлуулах үүрэг бүхий конденсаторын тухай товч моза бүгд ирэх хичээлийг үзлээ. За энэ дээрээс багш нь Васак виртуал лаборатори дээрээс саяны үтсэн хичээлээ баттгахад цахим туршилт хийцгээе. За зураг дээр болохоор ямар тодорхой нэг S талбайтай. За тэр нь болохоор 85 мм квадрат талбайтай хоёр параллел ялтас байгааг харж байна. За мэдээж түүний дунд бол тусгаарлагч буюу диэлектрик материал хийдгийг сая бид товч үзсэн. За ингээд тухайн хоёр материал маань диэлектрикээрээ тодорхой нэг D зайд бол тусгаарлагдана. За ингээд хамгийн энгийн конденсатор бол хавтгай конденсатор байдаг. За хавтгай конденсатор маань хоёр параллел ялтас түүний дунд тусгаарлагч материалыг бол хийж өгдгөө гэдгийг бол өмнөх бас богино хэмжээний 3D хичээлээс тайлбар сонссон байхаа гэж бодож байна. За тэгвэл хавтгай конденсаторын цахилгаан багтаамжийг бол энэ C үсгээр тэмдэглэнэ. За тэгвэл энэ ямар нэгэн конденсаторын цахилгаан багтаамжийг бид нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ гэдгийг тайлбарлая. За өөрөөр хэлбэл параллел ялцууд маань тодорхой талбайтай байдаг те. За тэгвэл бүгдээрээ конденсаторын хоорондох ялцуудын зайг хэвээр байлгаад талбайг нь ихсгээд үзье. За ингэхэд манай конденсаторын цахилгаан багтаамж хэр өөрчлөлтөнд орж байгааг ажиглая. За 85 мм квадратаас өөрчлөлье. За ихсгий.
За конденсаторын ялцын талбайг ихсгэхэд тийм ээ. За ихсгээд бүгдээрээ 198 мм квадрат болгочихъя. За тэгвэл дагаад конденсаторын цахилгаан багтаамж нэмэгдэж байна. За дараагийн тохиолдолд за ялцын талбайг хэвээр байлгая. За 85 мм квадрат байлгаад бүгдээрээ ялтас хоорондох зайг багасгая. Дээд зайг. За тэгвэл энэ конденсаторын цахилгаан багтаамж буюу энэ 1/181 пикофарад хэрхэн өөрчлөлтөнд орж байгааг харъя. За бүгдээрээ ялцын талбайгаа хэвээр байлгана шүү дээ. За 85. Харин ялтас хоорондох зайгаа өөрчлөе. За ялтас хоорондох зайг нэмэгдүүлэхэд конденсаторын цахилгаан багтаамж нь багасж байна. За 10 мм дээр цахилгаан багтаамж бол нэм байна. За одоо ингээд багасгаад 1 мм болгоё. За ингээд бол цахилгаан багтаамж нэмэгдэж байна. За тэгвэл конденсаторын цахилгаан багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд ялцын талбайг хэвээр байлгаж хагаад зайг ойртуулахад тийм үү багасгахад гэсэн үг шүү дээ. Цахилгаан багтаамж нэмэгдэж байна. Харин ялтас хоорондох зайг ихсгэхэд цахилгаан багтаамж багасж байгааг харж байна. За 7 мм болгоход манай цахилгаан багтаамж бол 1/129 пикофарад болж байна. За тэгвэл бид ямарваа нэгэн конденсаторын тийм ээ хавтгай конденсаторын цахилгаан багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд талбайг нь ихсгээд хоорондох зайг нь багасгавал багтаамж нэмэгдэх нэ. За одоо тэгвэл ялцуудын хооронд тусгаарлагч диэлектр бодис хийж өгдөг гэсэн тийм ээ. За тэгвэл бүгдээрээ энэ жишээн дээр ямар тусгаарлагч байгааг харъя. Агаар, полистроп, цаас, шаазан, гэлтгэнуур, шил, цахиур, ус. За цаасыг харъя. Диэлектрик нэвтрүүлэх чадвар буюу энэ эпсилон 0 нь 3.5 гэж байна. За бүгдээрээ тэгвэл гэлтгэнуураар солиё. За гэлтгэнуурын одоо диэлектрик нэвтрүүлэх чадвар бол 7 юм байна. За цахилгаан багтаамж нэмэгдэж байна уу хасагдж байна уу гэдгийг багасж байна уу гэдгийг харъя. За энд ойролцоогоор тэг бүхэл 1878 пикофарад байна тийм үү? За бүгдээрээ шилээр солиё. 7.6-аар солиход ихсэж байна тийм үү? За тэгвэл тусгаарлагч материалын диэлектрик нэвтрүүлэх чадвар ихсэх тусам манай цахилгаан багтаамж бас нэмэгдэх юм байна. За тэгвэл энийг бид хавтгай конденсаторын цахилгаан багтаамжуудыг яаж нэмж болох вэ гэдэг талаар судлаа. За тэгээд конденсаторын цахилгаан багтаамжийг болохоор парад нэгжээр илэрхийлдэг. За тэгээд парад нэгж маань бол голдуу ямар нэгжийн утгартай хэрэглэгддэг вэ гэхээр нэг микропарад 10-6 зэрэгт парадыг хэлдэг тийм амьдрал дээр. Нэг нано парад 10-9 зэрэгт, нэг пикопарад 10-12 зэрэгт гэх мэтчлэн ийм бага тондоргол илэрхийлэгдэнэ. За конденсатор дээр заавал одоо энэ багтаамжийг нь бичиж өгсөн байдаг. Мөн тэсвэрлэж чадах хүчлийн хэмжээг нь бас бичиж өгсөн байна. За энд болохоор 100 вольтын хүчлийг тэсвэрлэж чадах юм байна. За тэгээд цахилгаан багтаамж нь 470 микрофарад юм байна гэж ингэж ойлгоно. За 470-ыг үрждэг нь 10-6 зэрэгт парад гэж ингэж ойлгох нэ. За тэгвэл 470 микрофарад гэдэг нь 1 вольт хүчлийг өөрчлөхийн тулд бид 470 микрокулон цэнгийг хэрэгтэй гэсэн ийм санааг бол илэрхийлж байдаг юм байна. За тэгээд энэхүү конденсатор нь 100 вольт хүртэлх хүчлийг тэсвэрлэх чадвартай гэж ойлгоно. За энд конденсаторын бүтцийг сая харуулж байна. За энд бол мэдээж параллел конденсат хоёр ялцыг хуулиадсан конденсатор хийж байгаа тийм ээ. За тэгэхээр анод гэдэг нь болохоор одоо нэмэх туйлтай холбогдсон ялцыг нь хэлж байна. За катод гэдэг нь болохоор хасах туйлтай холбогдсон ялцаа хэлж байна. За дунд нь болохоор диэлектрик материал оруулж өгнө гэж ингэж хэлсэн юм ээ. За
За тэгээд бид конденсаторын цахилгаан багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд ялцынхаа талбайг илүү их хэмжээтэй авах юм байна. За тэгээ ялтас хоорондох зай маань бага байх ёстой. За түүнийг тусгаарлаж байгаа диэлектрометрийн шин чанар бол их байх ёстой. Ингэснээр бидний одоо конденсаторын энэ цахилгаан багтаамж буюу одоо 470 микроград хэмжээ бол нэмэгдэнэ гэж ингэж үзэж байна. Энэ жишээн дээр тийм үү? За ингээд анхаарал тавьсанд явдалд баярлалаа.